За сайн байцгаана уу. Бүгдд нь өглөөний мэндийг хүргэе. За багшийн дуу яриа хэрвээ сонсогдож гин үү яаж вэ? Тэгагч нь ерөнхийд нь хараадах юм. За жоохон камера өргөхгүй бол гоц нь харагдахгүй байгаа юм. За одоо болчлоо. За одоо гоц нь харагдаад айтайхан болчлоо тийм ээ. За өнөөдрийн хичээл бол бид нар хэвлийн дасгал хийхээр байгаа. Хэвлийн дасгал өдөр болгон хэдүүлээ ээлжилж хичээлийг хийгээд явна гэд тохирсон байгаа тийм ээ. Эхний нэг өдөр нь хэвлээ, хоёр дахь өдөр нь йогийн дасгал, гурав дахь өдөр нь болохоор өгзөг гуйны маш гоё дасгалууд хийнэ. За өнөөдөр хэвлийн дасгалын хувьд бол бид нар 5 төрлийн дасгалыг 3 тойрог хийнэ. 5 дасгалыг 3 тойрог хийнэ. За дуу бол маш чанга байх хэвээр багш микрофонтой байна. За тэгэхээр та хэд маань өөрийнхөө төлөө хичээгээд жоохон шантрахгүй, уран зоригтой 30 минут шүү дээ. 30 минутыг өөртөө зарцуулсарай. За мэдээж хичээл эхлэхээс өмнө хөнгөн халаалт хий. Халаалтаа бид нар 2 минут хийнэ. 2 минут. За багш цаг хараад банзыг 2 минут хийгээд тэгээ үндсэн 5 дасгалыг хэдүүлээ 3 тойрог хийн шүү. За эхлэе бүгдээрээ. Ерөнхийдөө 250 хүн болсон байна. Гарын алга туллаа. Гар маань яг мөрний харалдаа. Хөлөө жилээ, өсгийгээ жоохон урагшаа шахлаа. Гэзээ өөрийнхөө чадах хэмжээнд хамгийн сайнаар шахлаа. За багш цаг харъя. 5-ын тооноос 2 минут барьж биеийнхээ бүх булчинг дасгалт бэлдээ. Одоо ихэнх хүмүүс ингэж оцоодог. Ингэж оцоохгүй шүү. Хараа ингэх юм бол нуруучин өвдөд айхтар юм болно. Гэзээ татлаа, өгзийг чангаллаа. За бариад. Бариад 2 минут шүү. Гэзээ сайн чангалаарай. Лайв хадгалнаа, санаа зовх зүйл байхгүй. Лайв хадгалж учраас та хэд маань нөхөд хийгээрэй. 2 минутын хугацаанд бид нэр дүрмээ жоохон ярьжээ. За яаж явагдах вэ гэхээр хичээл маань нэг өдөр хэвлийн дасгал, нэг өдөр йогийн дасгал, нэг өдөр нь болохоор бид нарын өгзөг гуйг маш гоё галбиржуулах дасгал гээд 3 янзын хичээлийг өдөр болгон ээлжлээд орох юм байгаа шүү. За 1 минут нь бараг өнгөрөх гэж байна. 2 минут. Бүр үнэхээр барахгүй л өвдгөөн тавиад ч болсон барихыг хичээ. Өвдгөөн тавиад ч болсон. Өвзгөө чангалээ. Хүүх. За 1 минут өнгөрсөн байна. Одоо ганцхан минутын халаалт. Хичээгээрээ. Гэцээ татаж өгье. Бүгдээрээ сайхан шеэрлээ лайва. Олон хүнд хүргэе. Илүү олон хүн хамтдаа гоё болвол илүү уран зоригтой гоё байдаг тийм ээ. Гэзээ татаад хүүх бүр болохгүй бол өвдгөө тавиад жоохон амраад дахин ихэл бууж өгч болохгүй 2 минут гэзээ чангал хүүх. За хичээгээрээ. Одоо нэг 30 секунд үлдсэн байна манайхаа. 2 минутын банз гэдэг бол бас нэлээд хэцүү байгаач гэзээ чангалаараа. Бушийнхаа зааж өгснөөр өгзгөө оцоолохгүй шүү. Хэвлийгээ сайн татъя. Хүүх. За 15 секунд үлдлээ. Хичээгээрээ. Лайв хадгалах учраас бүгд нөхөд хийж болно. 10 секунд үлдлээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Хүүх. Хоошоо сунаад нуруугаа амраалаа. Гарын алганаас хоошоо түлхэж өгөөд хоошоо хөнгөө хөвтлээ. Сайн байна. За одоо бүгдээ үндсэн хэвлийн 5 дасгалтай оръё. Бүх дасгалыг бид нэр 5 дасгалыг 3 тойрог явна. За эхний дасгал. Өвдгийг яг 90 градус барьлаа. 2 гар биений дагуу. 70 мөрөөрөө өндөлөө, хүзүүгээ өрчүүлэхгүй эрэг өргөлөө. Явлаа. 1 2 гар дээш доош. 3 хүүх хэвлэгээ чангал 4 5 хэвлэгээ чангал 6 7 хүүх 8 хэвлэгээ мэдрий 9 хүү 10 дахиад харахгүй да 1 2 хүү 3 4 5 хэвлэгээ чангалыг 6 хүү 7 8 хичээгээрээ 9 За сүүлийн 10 секундэд хөлөөж ийгээд барьлаа. Гэцээ хамгийн сайнаар татлаа. 1 2 нуруу отоохгүй шүү 3 4
Хүү ирүү дэшээ 5 6 7 8 хүү хичээгээрээ 9 10 секунд амраа. Өвдгөө татлаа. Хүү. За. 2 дугаар дасгал явъя. Өвдөг дахиад 90 градус, 2 гар толгой ард. Гидсээ сайн татаад өндөл. 1 хүүх 2 хүү 4 өвдөгээр 5 хүү 6 7 8 9 хөвлөгээ мэдэрч байна уу? 10 дахиад 10 хууд 1 хүү 2 3 4 хичээгээрээ 5 6 7 8 9 10 хүү сайн байна. Сүүлийн 10 секунд жигээд барь. Гэцээ татээд бэлхүүсрээ хотоохгүй 1 2 3 4 5 6 7 хүү 8 9 10 хүү маш сайн байна. Хэцүү байгаа мэдж байна. Гэтэ бүгдээрээ хамтдаа хичээж байна. Багшнаас хамтдаа та хэдтэйгээ хичээгээд явж гин гэдгийг мартахгүй шүү. За 3 дугаар цогцол. Хөлийг эдэлглээ. Гараараа хөлийнхаа шагаанд хүрлээ. 1 2 3 4 5 6 7 8 9 амьсгалаа төгжихгүй шүү. 10 хүү 1 2 3 өвдгөө жигээрээ 4 5 шагаанда хүрж гинэ. 6 7 8 хүүх 9 10 за хөлийг жилээ. Дахиад 10 секунд. Подиум жилээ. Гэцээ татлаа. 1 2 хүү 3 хичээгээрээ 4 5 эрүүгээ 6 7 8 9 10 хүү. За хэцүү байна тийм ээ. Жаахан хичээ шүү. Хөвлийг гоё болгохын тулд бид нэлээд хичээл гаргана. За 4 дугаар дасгал явлаа. 2 өвдгийг 90 градус барьлаа. 2 гар толгой ард. Зүүн тишээ биеэрээ өндөлөө. Баруун тишээ өндөлөө. Өвдөг 90 градусаас отгошоо орохгүй шүү. Зүүн. Баруун. Явлаа. 1 2 хичээгээрээ 3 хүү 4 5 6 7 8 сайн ди 9 10 1 хүү 2 3 5 7 8 9 10 сайн байна. Хөлөө жигээ 10 секунд барь. Хөвлий хотоохгүй, нуруугаар хотоохгүй. 1 2 хүзөө өвчихгүй байгаа шүү. 3 4 5 6 7 8 9 10 хүү өвдөг татаад 10 секунд амарлаа. Хүү. За 5 дахь тасгалд. Хөлийн улаар нийлүүллээ. 2 гар дээшээ. Одоо айл болох дээшээ сайн өндий. 1 2 өөрхөн чадхаар өндий шүү. 3 4 5 хөөх 6 хөвлөгээ мэдэрч байна уу? 7 8 9 10 хичээгээрээ 10 удаа 1 2 3 4 хөвлөгээ сайн мэдрээ 5 6 7 8 9 10 хүлж илээ 10 секунд барь. 1 2
3, 4, 5, 6. Хүү хичээ 7, 8, 9, 10. Хүү баяр хүргэе. Эхний тойргийг бид нар даван тоглож чадлаа. За 30 секунд амраад 2 дахь тойрогт оръё. За хамт хийж байгаа хүмүүс маань хэр олон байна? Хадгалнаа лайва санаа зовт хөнөхөөд хийгээрэй. Хүү 3 тойрог штэ хэдүүлээ. 3 тойрог хэд дуусаад баг зэрэг сун гэдэг хичээл дуусах юм байна. За явлаа. Эхний дасгал явлаа. Хөл яг 90 градус. Энэ 90 градус барьдаг чинь хөвлийнхаа хоёр талыг тайлаг нэрсгэж өгнө. Гараа хоёр талаар нь байршуулад явлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Дэше өндөөгөө 1 2 3 4 5 6 7 8 9 10. Жилээ. Гизээ татлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Хүү. Өвдгөө татаад нуруу амраа. Нуруугаар хотоохгүй шүү. Нуруугаар хотоож байгаа хүмүүс өвдгөн дороо гараа ивэн шүү за. Яг саяын дасгал хийхтэй. За 2 дугаар дасгал. 90 градус. 2 гар толгой ард. Сайн өндөөлөө. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Архуудаа 1 2 3 4 5 хичээгээрэй. 6 7 8 9 10. За хөлж ийлээ. Гизээ татлаа. Хүүх 1 2 3 4 хөвлөгийг мэдэрч байна уу? 5 6 7 8 9 10. Хүү. За сайн байна. 10 секунд амраад 3 дугаар дасгал. Хүлэгжүүлээ. Үлмиг өйтөлглээ. 2 гар дэше шагаандаа хүргэе. 1 2 3 4 5 6 7 8 9 10. 1 2 4 5 6 7 8 хүү 9 10. За бери гизээ татлаа. 10 секунд 1 хүү 2 3 4 5 6 7 8 9 10. Хүү. Хоёр тишээ зөөлөн хөдлөөд нуруугаа жоохон амраагаад өгье. 4 дугаар дасгал. Хөлөг 90 градус. Тайлаа нарийсахын тулд хөлөө дотгошоо ингэж авахгүй гэсэн үг. Яг боссоо. 2 гар толгой зүүн бараа ээлжлээд өндөөл. 1 2 3 4 5 6 7 8 хичээгээрэй. 9 10 хөвлөгээ мэдрэх шүү. 1 2 3 4 гоё бэлхүүсээ мэдрээ. 5 болно гэдгээ төсөөлье. 6 7 хүү 8 9 10. За 10 секунд барь. Хөлөж ийлээ гизээ татлаа. 1 2 3 4 мөрөө суллээ. 5 6 7 8
9, 10. Маш сайн байна. За сүүлийн 5 дахь дасгал явлаа. 10 секундын амралт болоод маш хурдан байгааз хідэн амьсгал авч гаргаад би тайвшруулаад шууд эхэлж байна. Хөлийн уулыг нийлүүллээ. Эрвэхээ суултаар нийлүүллээ. 2 гар дээшээ одоо чигээр 1 2 3 4 5 6 7 8 9 10 удаа 1 2 хэв сайн мэдрэх шүү 3 4 5 6 7 8 9 10. За 2 хөлийг өгзөн дороогараа барьшуулж болно. 2 хөл жилээ гизээ татлаа 10 секунд. 1 2 3 4 5 мэдэрч байна 6 7 8 9 10. Баяр хүргэе. 2 дугаар тойргийг дуусгатлаа. Одоо бид нар ганцхан тойрог тэгээд сонголт байгаа тийм ээ. Маш сайн байна. Нийт хамтаа хичээж байгаа 500 гаруй бүсгүйчүүдтэй маш их баярлалаа. Бас эрчүүд ч хийж болоо шүү. Заавал бүсгүйчүүд хэлтгүү. За шууд 3 дугаар тойрог эхлэе. Өвдөг 90 градус. Гэц хэвлэгээ сайн татлаа. Цээжээрээ өндөлөө хүзүүгөө өрчилөхгүй ирүү дээш. 2 гар бүний хажууд. Подиум жилээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 хөвлөгийн мэдрийн өндөөгөр 5 6 7 8 9 10 үзэн дөрөгаараа байршуулад хөлийг жилээ гисээ татлаа. Хичээ подиум жи 1 2 3 4 5 6 7 8 хөвлийгээ сайн газар руу нааш руу ууц дөрөөгөө 9 10. Маш сайн. 10 секунд амрыг. Өвдгөөрлөгөө шахаад өгөөрэй. Сайн байна. 2 дугаар засгал. Хөл 90 градус. 2 гар толгой ард. Даал мөрөөрөө сайн өндөлөө. 1 2 3 4 5 6 7 8 10 харахуудаа 1 2 3 4 5 6 хичээгээрэй 7 8 9 10 2 гар өгзгөнд ор байршлаа. Өвдөг жилээ подиум жилээ гисээ татлаа. 1 2 бэлхүүсээ сайн мэдрэг шүү 3 4 5 6 7 8 9 10 маш сайн байна. Өвдөг шахаад нуруугаа баг зэрэг амраа. Нуруу хит хотоож нурууны доод өр өвдөхсгөө шүү за. 3 дугаар засгал явлаа. Өвдгийг сайн жилээ. Өвдгөр жиих нь бас маш чухал хөлийн арыг сунгаж байгаа. 2 гар толгоон дээгүр шахаар угаа хөрлөө. 1 2 3 4 5 6 7 8 9 10 харахуудаа 1 2 3 4 5 өвдөг чигээр 6 7 8 9 10. За бэлхүүсээрээ хотоохгүйгээр нуруугаа сайн газар руу шахаж өгөөд өвдгөөж игээд газраас хойрхон толгоо дэш өндөлөхлөө 1 мөр чангарахгүй 2 3 4 5 6
7, 8, мөрөө суллаа 9, 10. Маш сайн байна. Өвдөг шахаад. 10 секунд. 4-р дасгал. Хөлийг яг хэрэн гарац. Өнцөг үүсгэлээ. Өвдгөө урагшаа татахгүй ш. Толгоорт 2 тишээ дэшээ сайн өндий. 1, 2. Өвдгөө өөрлөгөө шахахгүй ш. 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. 10 удаа 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Хоёроор үзэгний доор нуруугаа газар руу сайн шахаад хөлөө жил. 1. Хөвлөгийг сайн мэдрээ. 2, 3. Хөвлийн доод дунд хэсгийг сайн мэдрээ. 4, 5, 6, 7, 8, 9, 10. Маш сайн байна. Өвдөг шахаад нуруугаа амраа. Нурууны доод үе дээр хамгийн сайхан тухтай амралтын мэдрэмж өгөх ёстой шүү өвдөг шахахлаа. Сүүлийн 5 дахь дасгал. Хөлийн улыг нийлүүллээ. Өвдгөөгаа тагшаа задлаа. 2 гар дэшээ. Сайн үндий. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, хичээгээрээ 10. 10 удаа 1, 2, 3, 4. Хөвлөгээ мэдэрч байна. 5, 6, 7, 8, 9, 10. 2 гар үзгэн доор хөлийг жилээ. За энэ удаа сүүлийн тойрог чирс хөндрүүллээ. Гизээ сайн нуруугаа газар руу сайн наагаад хөлөө дээшээ доош. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Баяр хүргэе. 3 тойрог хийж чадлаа. За одоо хэдүүлээ. Баг зэргийн сонголт хийж өгнө. Энэ гоё дасгалын дараа тийм ээ. Баруун хөлийг урдаа тавиад өвдөг өсгийн хоёрыг нэг шугамд. Энэ ташааг сайн доош нь суулаад хойтлын хөлийг подиумоор нь жилээ. За зүүн гуйны урдуур ирж байгаа сонголтыг мэдрээд 2 гар өвдгөн дээр. 1, 2, 3. Ташаагаа сууллаараа 4, 5, 6, 7, 8, 9, 10, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. 100 гар урдаа туллаа. Хойтлын өвдгийг нуглаад өсгийн өвдгийг ойртуулна. Хэрвээ ташаагаа ингэж дээшээ өргөж болохгүй шүү. Ташаагаа доошоо. Өсгийг ойртохгүй байж болно. Өөрийнхөө чадах хэмжээнд. Гуйны уртлыг сунгана. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 1, 2, 3, 4, ташаагаа сууллаа 5, 6, 7, 8, 9, 10. За хойтлын хөл яг 90 градус бослоо. Хойтлын хөл урагшаага унахгүй шүү. Өвдөг ташаа нэг шугамд уртлын хөлийг жилээ. Яг урагшаага хараад нуруугаар хотоож өгж байгаа юм шиг доошоо тонгой. Уртлын хөлийн арыг сунгая. Хөлний хөгшрөлтөөс маш сайн сэргийлэх нь байна, тийм ээ. Өвдөг унчхаа сэргийлэх нь байна. 1, 2, хотоож байгаа мэдрэмж авна ш. 3, 4, 5, гизээ татъя 6, 7, 8, 9, 10. Хөлийн арыг мэдрээ 1, гизээ татаараа 2, 3, 4, 5, 6. Хөлийн ар мэдрэгдэж байна уу? 7, 8,
9 10. За эндээ үлдэх нь үлдээд жоохон өөрийгөө сарих хүмүүс нь шпагат руу сунж болж байна. Урагшаа, хоошоо, урагшаа, хоошоо. Чадахгүй хүмүүс яг өмнөх байрлалаа давтаа шүү. Өмнөх байрлалаа яг 20 секунд. За явлаа. 1 2 3 4 мөр тэнгэр 5 6 7 8 9 10. Чадахгүй хүмүүс өмнөх байрлалыг давтна. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Маш сайн байна. За эсрэг талын хөлийг урдаа тавилаа. Эсрэг хөлийг урдаа тавиад баруун гуйныхаа энэ уртлын сунгалтыг мэдрээ. Өвдөг урагш хажуу тишгээ жааж 2 гар өвдгөн дээр ташааг суллаад явлаа. Барэ баруун гуйны уртлыг сунгая. 1 2 3 4 5 6 гуйны уртл сунж байна. 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 10. Баруун гар газар тавилаа. Хойтлын үлийг нугаллаа. Хөрүүл тэрвэз, хөрөхгүй бол тэрвэз тийм ээ. Хамгийн гол нь ташаагаа ингэж дээшээ өргөхгүй шүү. Ташаагаа суллаад өгзөө өсгийг шахлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 ташаагаа сулаад өшөө сунга 8 9 10. За уртлын үлэг жилээ. Хөл шулуун. Хойтлын өвдөг яг ингээд босоо байна шүү. Нэг сайн харааш. 2 гар хөлний хажууд хотоож байгаа мэдрэмжээр сууна. Хөлийн арыг сунж ийн гэдгээ мэдрээд доошоо суулалж. Уртлын хөлийн араар маш их сунгалт ирнэ. Энэ сунгалтыг сайн хийхин хэрэг бидний хөлний өвдөг унжихгүй, сулрахгүй. 1 2 3 4 5 гизээ татын 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 хөлийн харыг мэдрээ 7 8 9 10. За чадвал шпагат руу явлаа. Чадахгүй бол өмнөх байрлалдаа л баримзаа. Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Бага багаар тасах нь өмнөх байрлалыг сурчхад шпагат хийж сурна гэсэн үг. За явлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 10. Маш сайн. Хөлийг татлаа. За ингээд өнөөдрийнхээ хичээлд идэвхтэй оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. Маргааш бид нар йогийн хичээлээр уулзах болно. Нөгөөдөр харин өгзөг гойны дасгалаар уулзах шүү. За ингээд 3 өөр хичээл маань өдөр болгон ээлжлээд явах нэ. Өнөөдөр хэр хийв та хэд маань хийж чадв? Дагаад хийсэн хүмүүс хэр олон байна? Ингээд бүгдэд нь амжилт хүсье. Өөрийнхөө төлөө, өөрийнхөө эрүүл мэнд, хөрөлхөн гоо сайхан, өөрийнхөө гоё бие хаваад, бие галбарт өдөрт 30 минутыг зарцуулаарай гэж багш нь хүсье. За хичээл дуслаа. Баяр таа.